Иргэн тавьсанс 1,500,000 төгрөгийн өрөө барагдуулахын тулд 19 настай 2 залуу 30 гаруй үйлдлийн автомашины толины хулгайн хэрэгтэйгээр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцэс дээр саатуулагдсан талаар бид мэдээлэл хүлээн авсан юм а. 19 настай 2 залуугийн хувьд 1,500,000 төгрөгийн өрөө дарахын тулд удаа дараагийн буюу 30 орчим удаагийн үйлдэлээр орон сууцны хорооллын автосолууд дээр тавьсан Toyota Prius маркийн автомашины толийг хулгайлан Facebook пэйж хуудасныг автомашины сэлбэг зарна хэмээн зар тавь зардаг байсан талаар цагдаагийн байгууллагын ажилтнууд илрүүлжээ. За тус цагдаагийн хэлтсийн аль багшд маань за 2016 оны 1 сараас эхлээд за Баянзүрх дүүрэг Шингэлтэй сонгон найрхан дүүргийн нутаг дэвсгэрээр за энэ орон сууцны хорооллын зогсоол тавьсан Prius 2 автомашины толийг хулгайлдаг бүлэг этгээдүүд саатуулан шалгаж байна. За уг гэмтрийг бол за Баянзүрх дүүргийн 5 дугаар хоронд орсон суух ирсэн тодорхой ажилгүй за 19 насны эм нар үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогод байна. Дээрх гэмт хэргийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 19 настай эм нар үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогод байгаа юм. Хэрэгтнүүдийн хувьд 1,500,000 төгрөгийн автомашины төлбөрийн өртөө байсан учраас тэр иргэндээ өрөө төлөхийн тулд энэхүү Prius автомашины толийг хулгайлан зардаг байсан талаараа мөн хэлж байгаа юм а. Эдгээр иргэдийн хувьд 150-аас 180,000 төгрөгөөр худалдаалдаг байсан шалгалтын явцад тогтоогдод байгаа юм. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үлдээ цагдаагийн газар шалгажсэн тохиолдол байгаа юу? Яагаад автомашины нийцээс хулгайлах болсон? Хүнээс нэг юм мөнгө төгрөг авчаад тэрийгэ буцааж өгч чадахгүй болоо л тэгээд нэг удаа хаал тэрнээс хойш тэгээд болохоор юм байна лээс. Нийт хичнээн удаагийн үйлдэлээр хулгайн гэмт хэрэг үлдчихэж байгаа. 10 гараад машины төлөв авсан. Одоо нэг машины төлийг аваад одоо хаана хэн худалдаалах уу хичнээн төгрөгөө зардаг юм бэ? Facebook-ээр зар тавиад тэгээд худалдаалах уу? Тойрын үед бол одоо залуу хүүхдүүд биш үү өөр ажил хөдөлмөр эхлэх юм эсвэл хийдэг юм байхгүй юу? тохондоо байхгүй. Хулгайлаад олсон мөнгө төгрөгөөр одоо юунд зарцуулах вэ? Тэгэл өрөндөө бол үлдснээ тэгэл наацаа нэг л үрэлт босч байна. Өртөө үн чи ямар хөө ихнээ төгрөг өртөө байсан? Нэг ахад сая 500 мянга төгрөг өртөө. Тойр яаж байгаа сая 500 мянга өрөнд урцсан. Тэр хүн чинь тойрыг юм хулгай эд зүйлс ингээд онлог худалдаалаад өөрт нь өөрөө нөгөөдөө гэж мэдчихэж байгаа юм. Мэдхгүй байна. Манай аннаас машин худалдаж авсан байхгүй. Тэгээд тэр машин нэвтэрчээд тэг нөгөө нь буцааж авахгүй нэ тэр амираа. Тэг мөнгө төгрөгөө нэхэд тэрийг нөхөх гэж л бит хоёр. Эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд өсвөр насны хүүхдүүдээ хаана хинтээ юу хийж байгааг анзаарна. Мөн түнчлэн хүүхдүүдэд тулгарч байгаа асуудлыг сайдар судлахгүй бол энэ мэдчин асуудлаас болон гэмт хэрэгтэн бол торны цаана орох аюул нүүрлээд байгаа юм а. Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хэлж байгаагаар 19 настай эдгээр залууч өрөнд орсон гэдгээ гэрээхэндээ хэлэлгүйгээр энэхүү хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдоод байгаа юм а. Мөн түнчлэн одоогор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хэргийг далсан шийдсэний дараа эдгээр иргэд нь эрүүгийн хуулийн дагуу хамгийн доод тал нь ядаж 2-оос 5 жилийн ял авна гэдгийг хуулийн байгууллагын ажилтан хэлж байгаа юм а. За эдгээр этгээд нь яг мөрдөн байцаалтын шатанд бол 30-аад үйлдэл нь бол тогтоогдсон байдаг. 30 орчим үйлдэл бол тогтоогдоод байгаа. За энэ гэмт хэрэгэд нь эрүүгийн хуулийн 147 үйлс зааснаар за хохирлын хэмжээгээс шалтгааллах байгаа. За 2-оос 5 жилийн хоёр хилтэй зөвлөнг байгаа. Мөн хохирлын хэмжээ маань ихсэх юм бол дээшээгээ 5-аас 8 жил 10 жил төр хоёр хилтэй зүйл ингээд шийдэгддэг байгаа. Дөнгөж насанд хүрж байгаа амьдрал хүлдэвж байгаа залуучуудын хувьд энэ нь мэдээж харамсалтай асуудал. Өрөө дарахын тулд хөнгөн хийсвэр аргаар мөнгө олох, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн үйлдэл нь тэднийг инхүү торны цаан суулгаж авчиж байгаа билээ. Мөн түнчлэн иргэдийг өөрийн эзэмшлийн талбайдаа автомашин харуул хамгаалттай зориултын зогсоолд байршуулахыг хууль хяналтынхны зүгээс хэлж байгаа юм. Мөн түнчлэн интернетэд тавигдсан зах зээлийн ханшнаас доогуур автомашины эдэг бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг мөн сануулж байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээлэл.